Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай. Нийслэлийн прокурорын газраас үзүүлж байна. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би өнөөдрийн хичээлээр та бүхэндээ хар тамхи мансууруулах бодисын талаарх ерөнхий ойлголт, хор хөнөөл, энэ төрлийн гэмт хэрэг Монгол улсад ямар байна вэ? За түүнд ямар ял шийтгэл эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг, гэмт хэрэгээс урьдчилан хэрхэн сэргийлэх вэ? Хувь хүн та юунд ямар оролцоотой вэ гэдэг талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Хар тамхи гэж юу вэ? Мансууруулах бодис гэдэг үг нь грек хэлний наркотик гэсэн уйтгар гуниг, согтуу, солиото гэх үгнээс сэтгцэд нөлөөд эм бэлтгэл нь грек хэлний psychotripos буюу сэтгцэд нөлөөлөх, үйлчлэх гэсэн үгнээс гаралтай байна. Иргэдийн дунд хар тамхи гэж нэрлэгддэг мансууруулах сэтгцэд нөлөөт бодис нь ургамлын болон химийн найрлагатайгаар төлөвтөөр оршдог. За мансууруулах төрлийн бодис нь хүний уураг тарих мэдрэлийн систем шууд нөлөөлж хүний биед асар хурдан хүчтэй хортоогоор нөлөөлдөг, сэтгцэд дасгал үүсгдэг. За биеийг удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд хордуулж хамааралтай болгодог ийм аюул хөнөөлөлттэй ийм бодис юм аа. Мансууруулах эм сэтгцэд нөлөөд бодистой холбоотой гэмт хэрэг нь аль нэг улсын хэл, соёлыг саадгүйгээр давж гэмт хэргийн сүлжээг үүсгэн улс үндэстэн дамнан үлдэгддэг. Дэлхийн ертөнц глобалчлагдаж, техник технологийн хөгжил дэвшил нэвтэрч, интернет, хэвлэл мэдээллийн урсгал хязгааргүй тархан, иргэдийн мэдээлэл олж авах их сурвалж олширч, хэл гайлаар чөлөөтөө зорчиж, хэл, ахуйн соёлын солилцоо өргөжих болсонтой холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн сүлжээ зохион байгуулалтын үндэс суурь манай улсад аль хэдийн бий болсон. Нэгдсэн үндэсний байгууллагын 2010 оны тайланд Монгол улсын иргэд хар тамхи мансууруулах төрлийн бодисыг нэг улсаас нөгөө улс руу зөөвөрлөдөг. За улс орноороо дамжуулан өнгөрүүлдэг дамжуулагч улс орн гэж тайлан тусгагдчихсэн бол 4 жилийн дараа буюу 2014 онд мансууруулах төрлийн бодисыг хэрэглэгч улс орн болсон байна гэсэн байдлаар тайлан тусгагджээ. Энэ нь Монгол улсад хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам хэдэн 10-аараа нэмэгдэж, за тэдгээр хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаар гадаад улс орноос хил дамнуулан хууль бусаар оруулж ирэх, дотоодын зах зээл дээгүүр жижиглэнгээр худалдаалах, тэдгээр хар тамхи мансууруулах төрлийн бодисыг хэрэглэж донтох, хамааралтай болох иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж ял шийтгэлийг авж байгаа байдлаараа баталгаажж байна. 1990-ад оноос 2000 оны ихэнх үе хүртэл энэ төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөн тоогоор бүртгэгдэн шалгагдаж, тэдгээрт нийгмийн чинээлэг давхаргынхан холбогддог байсан бол одоо нийгмийн бүхий л давхаргад нэн ялангуяа эрхэлсэн тодорхой ажилгүй хуваарь хөдөлмөр эрхлэгч гэх 18-аас 35 насны залуучууд холбогдож байгаа нь улс орны ирээдүйн хөгжил, хүн амын урмын санд үзүүлэх аюулын харанга 10-аас 20 жилээс бага хугацаанд дэлдэх төлөвтэй байна. Дэлхийн нийтэд ямар байна вэ? Хэрхэн тэмцэж байна вэ? Хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлт түүнтэй холбоотой зохион байгуулалтаа гэмт хэрэгүүд хөгжингүй болон буурай улс орнууд илүү өртдөг. За ийм ч учраас энэ үндэстэн дамны зохион байгуулалтаагаар үйлдэгдэг гэмт хэрэгүүдэд улс үндэстэн бүр иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирсэн юм аа. Дэлхийд 300 орчим сая хүн хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг ба үүнээс 29 сая орчим хүн нь уг бодисоос хамааралтай буюу донтолттой бөгөөд дэлхий дээр 1 минут тутамд 1 хүн энэ шалтгаанаар амь насаа алддаг байна. Харин хар тамхинд донтсон өвчтний эмчилгээний үр дүн дэлхийн хэмжээнд 5% эдгэрэлтэй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг ямар аюултай, нэгэнт хамааралтай, донтолттой болсон тохиолдолд түүнээс гарах боломж бараг байхгүй гэж хэлж болно. Манай улс нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцэд 1990 онд, сэтгцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцэд 1999 онд, мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг 1988 оны конвенцэд 2001 онд, үндэстэн дамнсан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцэд 2008 онд тус нэгдэн орж, мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг. Мөн 2002 онд мансууруулах,
сэтгцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай хуулийг батлан гаргахаас гадна үе үеийн эрүүгийн хууль тогтоомжоор мансууруулах, сэтгцэд нөлөөт бодистой холбоотой үйлдэлийг гэмт хэрэгт тооцсон хуульчилсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хуулиар 27 дугаар зүйл мансууруулах, эм, сэтгцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1-ээс 12 жил хорих. 28 дугаар зүйл мансууруулах, эм, сэтгцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах 1-ээс 12 жил. 29 дугаар зүйл мансууруулах, эм, сэтгцэд нөлөөт бодисыг завших 1-ээс 5 жил хорих. 20-ийн 10 дугаар зүйл мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах 1-ээс 12 жил. 18-ийн 5 дугаар зүйл улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмтэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан 1-ээс 12 жил хорих. 3. Монгол улсын нөхцөл байдал ямар байна вэ? Сүүлийн 5 жилийн судалгаагаар энэ төрлийн гэмтэрэг жилээс жилд эрс өсөж буйг харуулж байна. 2019 оны эхний 9 сарын байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 146 хэрэгт 271 хүн холбогдсон шалгагдсны 8 нь гадаад улсын иргэн байна. Харин Орхон, Төв, Сэлэнг, Дархан уул, Булган, Дорнод, Өмнө Говь зэрэг аймагуудад нийт 23 гэмтэрэг бүртгэгдэн шалгагдаад байна. 2019 оны 9-р сарын байдлыг өнгөрсөн оны төвшөнтэй харьцуулахад энэ төрлийн гэмтэрэг 25%-аар, түүнд холбогдогчийн тоо 35%-аар өсжээ. Та бүхэнд судалгаагаар харуулсан тоон үзүүлэлтүүд бол цагдаагийн байгууллага болон хууль хяналтын байгууллагад илэрч шалгагдсан гэмтэргийн тоо тэдгээрт холбогдсон иргэдийн тоон судалгаа юм а. Тэгэхээр мансууруулах төрлийн бодисыг хэрэглэгч нэг иргэний ард 4 иргэн байдаг гэсэн олон улсын байгууллагын судалгаа байдаг бол энэ төрлийн гэмт хэрэг манай улсад ямар их хэмжээгээр үйлдэгдэж гарч байгаа мансууруулах төрлийн бодисын хэрэглэгч нар ямар их байгааг харуулах болно. Ер нь бол хар тамхи мансууруулах төрлийн бодис бол гудамж талбай олон нийтийн газар ил үйлдэгддэг гэмт хэрэг биш. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчид нь ашиг сонирхлын нэгдэлтэй хамаарал бүхий этгээдүүд бие биентэйгээ хар тамхи мансууруулах төрлийн бодисоор холбоотой ийм нуугдмал орчинд хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд үйлдэгддэг учраас эдгээр гэмт хэргийн ард нэг биш нэлээд хэдэн хүмүүс байдаг. Эдгээр гэмт хэргийг илрүүлэх ажиллагаа маш их ур чадвар, хөрөн хүч шаардсан ийм ажил байдаг юм. Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон шалгагдсан этгээдүүдийн судалгаа. Гэмт хэрэгт холбогдогчдын 62% нь бүрэн дунд боловсролтой, ажилгүй буюу тогтвортой хөдөлмөр эрхэлдэггүй иргэд байна. Хар тамхи мансууруулах бодист ихэвчлэн найз нөхдийн харилцаа холбоотой этгээдүүд татан оруулдаг. Анх мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлсөн нөхцөл байдал шалтгаанд найз нөхдийн нөлөө 46.9%, өвдөлт намдаах зорилгоор эмнэлгийн нөхцөлд 18.5%, өөрийн сонирхолд хөдлөгдөн 17.3%, гадаадад байхдаа хэрэглэж эхэлсэн 8.6%, сэтгэл санааны тавгүйтэл, ажил, гэр бүлийн стрессээс үүдсэн 7.6% байдаг байна. За Монгол улс дахь мансууруулах төрлийн бодисын хэрэглээ улам ихсэж залуужж байна. За ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд авсан судалгаагаар тэдгээрийн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 9% нь мансууруулах төрлийн бодисыг ямар нэгэн байдлаар хэрэглэж үзсэн. Мансууруулах бодис хэрэглэгчдийн онцлог байдал хэрэглээ. Хэрэглэгчдийн дийлэнх нь сарын орлого амжиргааны доод түвшнөөс доогуур байж ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал нь тэднийг мансууруулах бодисоо олж авахын тулд хууль бус үйлдэл хийхэд түлхэц болдог байна. Өсвөр насны хүмүүсийн мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх эм бэлтгэлийг хэрэглэсэн тохиолдол нь шохоорхох, сониуч сан, хөнгөн хийсвэр байдал, бусдыг даган дуурайх, буруу ташаа мэдээлэл, бусдын буруу үйл нөлөөнд автах, бусдыг даган дуурайх гэх мэт. Төрийн болон төрийн бус байгууллагын судалгаагаар Монгол улсын 100 мянган хүн ам тутмын 2700 хүн хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг байж болзошгүй гэж үзсэн бол олон улсын тандалт судалгааны дүгнэлтээр ер нь хар тамхи мансууруулах бодисын нэг хэрэглэгчийн ард 4 далд хэрэглэгч байдаг гэж үздэг байна. Сүүлийн жилүүдэд бүгд найрамдах хятад ард улсаас химийн гаралтай мансууруулах эм сэтгцэд нөлөөт бодис авт замаар мөн Америк нэгдсэн улс, Канада, Европын холбооны улсуудаас олон улсын шуудан илгээмжээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг ихсэх хандлагатай болсон.
2018 онд хар тамхи мансууруулах бодистой хэрэгт холбогдсон шүүхээр шийдгүүлсэн иргэдээс 2019 онд 22 хүн дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэн шалгагдаж байгаа нь энэ төрлийн бодисын хамааралтай, донтолттой энэ хүрээллээс гарч чадахгүй байгааг харуулж байна. 4. Хор хөнөөл. Хор хөнөөлийг хүний эрүүл мэндэд бие физиологид үзүүлэх хор нөлөө, за эрх хэрэгчлөөнд үзүүлэх хор нөлөө гэсэн хоёр бүлэгт ерөнхийд нь ангилж бас үзэж болох юм аа. Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө. За эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний хувьд бол хар тамхи мансууруулалт төрлийн бодисыг анх удаа хэрэгжилж байгаа этгээд тодорхой өөрчлөлтүүдийг өгдөг. За тодорхой хугацаанд давтамжтайгаар хэрэглэснээр хүний бие физиологийн эргэлтэнд орсноор мансууруулах төрлийн бодисын солилцоонд орж эхэлснээр за төв мэдрэлийн систем болон оюун ухаанд хүчтэйгээр нөлөөлөхөөс гадна за дотор эрхтнүүд, элэг, бөөр, зүрх гэх мэт эрхтнүүдэд нөлөөлж хордлого шинжд илэрдэг. За мансууруулалт төрлийн бодисыг аяндаа байнга давтамжтайгаар хэрэгжилж байгаа тохиолдолд за дасан зохицох юм хэлбэрүүд ажиглагддаг. За мөн энэ дасан зохицох хэлбэр нь өөрөө бие физиологийнхаа хувьд цаанаасаа мансууруулалт төрлийн бодисыг шаардах, хэрэглэхгүй бол энэс өөр зүйл байхгүй, амьдралд өөр зүйл утгагүй юм шиг байдалтайгаар хандснаас мансууруулалт төрлийн бодисд хамааралтай, донтолтой болж хувирдаг. Бие махбод хар тамхи мансууруулах бодис нэхэх дур хүсэл оргилж эхлэх нь хараат байдлын үндэс бөгөөд эдгээр бодисыг нэхэх дур хүсэл маш хүчтэй бөгөөд өсөж цангах зэрэг хүний амин чухал хэрэгцээгч үл хайхрах шинжтэй. Сэтгцийн болон биеийн хамааралд орж донтох өвчтэй болсноор хүсэл эрмэлзэл хэрэгцээ нь зөвхөн мансууруулах сэтгцэд нөлөөлөх бодис хэрэглэхэд тэмүүлэх байдлаар солигдож сэтгэл санааны хоосрол, итгэл зүтгэлийн эрч хүч нь буурч, ой ухаан доройтож, амархан ядрах, үг даах чадваргүй, бухимдуу, түрэмгий болж сэтгцийн өвчтэй болдог. Нэг удаагийн хэрэглээгээрч зуурдын үхэлд шууд хүргэж болдог. Монгол улсад бол мансууруулалт төрлийн бодисыг нэг удаагийн хэрэглээг тунг хэтрүүлэн хэрэглэх, за хохирогчийн өөрийн биеийн онцлогоос хамаарат нэг удаагийн хэрэглээгээр нас орох тохиолдлууд бол бас цөөнгөө тоогоор гарч байна. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэснээр сэтгцэд өөрчлөлт орох байдал. Сэтгэл санаа хоосрол давтах, идвэх зүтгэл, чармайлт, эрч хүч суларч доройтох, эрүүл хүсэл эрмэлзэл, эрэлт хэрэгцээ нь мансууруулах бодист тэмүүлэх сэтгэлгээгээр солигдох. Ой ухаан муудаж, оюуны хөдөлмөрийн чадвар, үр бүтээл буурах, сэтгэлд төгшүүр, хямрал, цухалдалд нэмэгдэх, үе үе дүрлцтэл, уурлан, түрэмгий зан авир гаргах, сонирхлын хүрээ хумигдж, шинийг танин мэдэх хүсэл эрмэлзэлгүй болох, хийж бүтээх хүсэл үгүй болох, өөрийгөө болон урд ач холбогдолтой, үнцэнтэй, хайртай, дотн, эрхэмлдэг байсан бүхэн утга учраа алдан, харилцаа холбоо улам суларч, муудан, аажмаар хөндөрч, ганцаардлын байдалтай болох зэрэг өөрчлөлт, шинж тэмдгүүд гарна. Мансууруулагч этгээд нь амиа хичээх, бусдыг үл тоомсорлох, ойр дотны хүмүүсээ үзэн ядах, шийдвэргүй, зүрх зориг муутай, өөртөө итгэх итгэлгүй, хүсэл эрмэлзэлгүй, түгжигдмэл байдалтай болох, ёс суртахуун, ухамсарт байдлаа аажмаар бүр мөсөн алддаг сэтгэл зүйн онцлогтой болдог. За хэрвээ таны эргэн тойронд таны хайртай дотн гэр бүлийн гишүүд, найз нөхдөд болон хамт олонны дунд мансууруулалт төрлийн бодис хэрэглэдэг байж болзошгүй гэсэн дээрх шинж тэмдэг бүхий иргэд байгаа тохиолдолд та хар тамхи мансууруулалт төрлийн бодисоос хамааралтай байж болзошгүй гэж сэжиглэж энэ зүйлээс татан авах чиглэлээр анхаарал хандуулах цаг нэгд ирсэн байна. Хүний эрх чөлөөнд үзүүлэх нөлөө. Хувь хүний эрх чөлөөтэй холбоотой хор хөнөөлийн хувьд бол хар тамхи мансууруулалт төрлийн бодисыг Монгол улсад эрээгүй хууль тогтоомжоор гэмт хэрэг тооцож эрээгүй хариуцлага хүлээлгдэг. Тэгэхээр мансууруулалт төрлийн бодис хэрэгэлсэн этгээд хууль хяналтын байгууллагад илрүүлэн шалгаж байгаа тохиолдолд эрээгүй хариуцлага хүлээж яр шийтгэл авдаг. Хууль тогтоомжоор 1 жилээс 12 жил хүртэлх хугацааны хорихоор шийдэгдэг. За эрээгүй хариуцлагыг хүлээлгэж түүнийг биеэрээ эдлэх хэс гадна за эрүүгийн хариуцлагын үр дагаврууд болсон цагдаагийн байгууллагын гэмт хэрэг шийдвэртсэн этгээдийн санд орох, за цаашлаад ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, сурч боловсрах, зарим тохиолдолд гадаад улс орнууд руу зорчиход хар тамхи мансууруулалт төрлийн бодисын гэмт хэрэгт холбогдож шийтгэжсэн гэсэн энэ мэдээллүүд цаашдын үр дагавар урахгүйд нь нөлөөсөөр идэг юм аа.
Төрлийн гэмт хэрэг бол зөвхөн хувь хүнд хамааралтай хар тамхи мансууруулах байдлын хор хөнөөлтөй холбоотойгоос гадна бусад төрлийн гэмт хэрэгүүдийн гарах суур шалтгаан болж идэг. Тухайлах юм бол хар тамхи мансууруулах төрлийн бодисын хэрэглэгч буюу хамааралтай донтолтой болсон иргэд тэдгээр зүйлийг олж авахын тулд эдийн засгийнхаа хэрэгцээг хангахын тулд өөрийнхөө өмчлийн эд зүйл, ойр дотны хүмүүсийн бэлэн мөнгө болон эд зүйлүүдийг зарж борлуулах, цаашлаад эдгээр зүйлүүдийгээ борлуулах худалдаж авахын тулд хулгай хийх, дээрэм хийх, хүний эрх чөлөөнд халдах, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэх, цаашлаад хүний амь насыг хохироох, биеэ үнэлэх, хүний наймаа, терроризм гэх мэт маш олон төрлийн гэмт хэрэгүүдийн гарах суур шалтгаан болж идэг учраас энэ төрлийн гэмт хэрэг дан ганц хар тамхи мансууруулах бодисын хэрэглэгчдийн хамааралтай зүйл бас биш юм аа. 5. Хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ? Хувь хүн та энэ төрлийн гэмтэргийн талаарх мэдээлэл болон хуулийн хариуцлага, хор уршигын талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор өөрийн сонголтыг зөв хийн. Хизээч бүү сонирх, хизээч бүү хэрэгэл, хизээч бусдын буруу нөлөөнд бүү авт. Таны зөв мэдлэг, мэдээлэл, таны ойр дотны хүмүүс хүрээлэлд зөв нөлөөлөл үзүүлж, хувь хүн бүр зөв сонголтыг хийснээр тэдний зөв үлгэр дуурайлал нөлөөллөөр нийгэм бусад хүмүүсийг хар тамхи мансууруулах бодисоос урьдчилан сэргийлж чадна. Гэр бүлийн гишүүн бүр өөрийн гэр бүлийн гишүүдийн зан үйл, үйл хөдлөл, амьдралын хэв маягт санаа зовж, эерэг хандлага гаргаснаар энэ зүйл рүү уруу татагдсан бол түүнийг аль болох эрт илрүүлж, засаж авахаас урьдчилан сэргийлэх ажил эхэлнэ. Энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас дангаараа болон хамтарсан хэлбэрээр иргэд байгууллага аж ахуй нэгж ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургуулиудад чиглэсэн сургалт мэдээллүүдийг тогтмол зохион байгуулж байна. Хэрв та эцэг эх болсон бол эхнэр, нөхрөө, үр хүүхдээ энэ зүйл рүү уруу татагдан орчих вэ гэж ямагт бодож, сэргийлж, хамгаалж явах шаардлага нэгэнт бий болсон. Хэдийгээр таны гэр бүлийн гишүүд хайртай дотны хүмүүсээс хар тамхи мансуурлыг өөрөө шууд сонгох хүмүүжил, ухамсар, соёл байхгүй гэж та бат итгэлтэй байж болох ч түүний орчин тойронд буй хүмүүс болох найз нөхөд, хамт олон, магадгүй үл таних хэн нэгэнд итгэлтэй байхын аргагүй орчинд амьдарч байгааг өдөр бүр санах хэрэгтэй болжээ. Зөвлөмж. Мансууруулах бодисын хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх тухай мэдлэг хандлагыг дээшлүүлэх талаар ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгах. Өсвөр үе залуучуудад зориулсан онлайн мэдээллийн сувгууд, телевиз, радиогоор дамжуулан мансууруулах бодисын хор хөнөөл, урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг түгээх. Эцэг эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдүүдэд тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэх, тэдний чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа тэдний сул чөлөөтэй цагийг багасгах, төрөл бүрийн спортын дугуйлан дамжаанд хамруулахыг дэмжих. Ялангуяа эрэгтэй сурагчид, эрэгтэйчүүд олноор ажилладаг ажлын байруудад сургалт сурталчилгааг идэвхжүүлэх. Мансууруулах бодис хэрэглэгчидтэй ажилладаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тогтмолжуулахад санхүүгийн болон мэргэжил арга зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх. Мансууруулах бодис хэрэглэгчдэд үйлчлэх, хордлох, тайлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хамааралт байдлаас гаргах, сэтэлжүүлэх ярилцлага зөвлөгөө өгөх, хүн өвчтнүүдэд орлуулах хэмжлэгээ санал болгодог тусгай төв байгуулах. Хэрэглэгчдийн дунд хүний дархлал омсдлын вирус, доохын халдвар дамжих эрсдлийг бууруулах, эрсдэлд зан үйлийг өөрчлөх сургалт зөвлөгөөг тогтмол зохион байгуулах хэрэгтэй. Мансууруулах төрлийн бодистой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн хууль хяналтын байгууллагын ажил биш. Энд бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулинд зааснаар иргэн бүр, хамт олон бүр, гэр бүл бүхэн энд анхаарал хандуулж энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөр өөрийн хувь нэмрээ оруулах ёстой юм аа. Та прокурорын байгууллагын чигүүр үйл ажиллагаа, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг www.
прокурор цэг эмээн цахим хуудаснаас аваарай. Монгол улсын ерөнхий прокурорын газар